Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ удаагийн мэргээрээ хайр дурлал болон хосын харилцааны Oracle картны мэрэг хийхээр бэлтлээ. За ингээд дараах 3 зүрхэн картнаас сонголтоо хийгээд сонсоорой. Эхний карт маань за энэ сайхан олон ертөнцийн өнгөийг хоршуулсан мөн өөрийнхөө ауранаас энэ сайхан цагаан гэрэл гэгийг цацруулсан ийм хүний дүрстэй карт байгаа. За энэ картыг ингээд харвал орчлон ертөнцид хайрын гэрэл гэгээ гэдэг ийм сайхан ариун нандин ийм сайхан гэрэл гэгээ байдаг. Энэ сайхан хайрыг олсон бол бүү алдаарай гэсэн утгатай. За ингээд эргүүлээд түүний бидэнд өгч байгаа мессежийг харъя. За энэ мессеж нь яг энэ цаг мөчид таныг хайртай хүн таныг бодож байна. За мөн тэр хүн танд юу гэж хэлж байна гэхээр чиний хайр, намайг хайртай хайр чинь үргэлж нарны хурц цагаан цацраг шиг сайхан хайраараа гэрэлтүүлж байдаг. Тийм ч учраас би чамдаа хайртай гэсэн мессеж байна. За үргэлжлүүлээд сахиуснуудын зөвлөгөөг харъя. За сахиусуудын зөвлөгөөн дээр Wedding гэд хормын карт гарсан байна. За энэ нь бол хайр ба итгэлцэл. Хайр сэтгэл ер нь итгэлцэлээр оршдог. Энэ карт нь хайртай осууд хамтдаа бат бөх сайхан амьдралыг бүтээх хүсэл эрмэлзэл байгаа гэдгийг харуулж байна. Хайр ба итгэлцлийг өдөр бүр услаж, өдөр бүр сэргээж, амьдралдаа улам гүн гүнзгий утга учир бий болгохыг зөвлөж байна. Хэрвээ энэ группийг сонгосон хүмүүс маань гэрэлсэн хосууд байх юм бол анх та хоёр бие биенээ ямар сайхан хайраар анхны харцаар ямар сайхан дурлаж ямар сайхан хайрыг анх цэцгэлүүлсэн яг тэр хайрыгаа өдөр бүр цаашд нь энэ амьдралынхаа туршид услаж цэцгэлүүлж тэжээж тэтгэж бие биенээ сайхан хайраар хайрлаарай гэсэн мессеж байна. Хэрвээ шинээр дөнгөж сайхан хостойгоо учирсан байгаа хүн байвал энэ сайхан хайрыг алдаж болохгүй. Энэ сайхан хайрыг зүгээр сайхан бие биендээ итгээд сайхан хайрлаа гэсэн мессеж байна. За ингийн тулд танд ямар баттгал үгс хэрэгтэй вэ? Юун дээрээ та анхаарах вэ гэдгийг харъя. Бэлтгэл карт маань гарсан байгаа. За юунд та бэлдэх шаардлагатай вэ гэвэл энэ амьдралд тань удахгүй гинтийн өөрчлөлт орж магадгүй. За санхүүгийн өөрчлөлт юм уу? Эсвэл таны амьдралын ажил амьдралын бүтээлч байдалд хандах хандлага ямар нэгэн өөрчлөлт орохоор харагдаж байна. За хэрвээ ямар нэгэн гинтийн өөрчлөлт орвол та түүнд бэлэн байж нээлттэй хүлээж авч альва зүйлд тайван хандахыг зөвлөж байна. Мөн цаашилбал таны амьдралд 1, 4, 3 гэсэн тоонууд гарч ирж танд дахин сануулга өгч байгаа бол танд удахгүй маш сайхан эерэг гинтийн өөрчлөлт орж ирэх болно. Мөн синглчүүдэд маань энэхүү тоо мөн ямар нэгэн байдлаар амьдралд нь дахин орж ирээд байвал жинхэнэ заяаныхаа хань soulmate-тагаа уулзрахна гэсэн сахиусын дохио танд өгч байна гэсэн үг. За ингээд эдгээр картуудаа холбоод нийтэд нь дүгнээд үзэх юм бол амьдралд хайр итгэлцэлээр оршдог ямар нэгэн өөрчлөлт амжилт авчрахын дохио байдаг шүү. Хосуудад өгөх зөвлөгөөн дээр анх та хоёр бие биендээ ямар их итгэлцлээр хайрын галаа асааж байснаа эргэн санаад дахин түүнийгээ тордож байгаарай. Синглчүүдэд бол та хэн нэгэнд итгэж зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй. Танд одоо амьдралын чинь жинхэнэ заяаны хань удахгүй орж ирж байна. Мөн саяхан хэн нэгэнтэй дөнгөж учирсан гэтэл энэ амьдралд 1, 4, 3 гэсэн тоонууд
орж ирж байгаа бол энэ таны soulmate ч мөн шүү гэсэн сахиусны дохио шүү. За ингээд нэгдүгээр группийнхэн маань түр баяртай. За хоёрдугаар картыг сонгосон хүмүүстэй хэлэхэд за энэ хүү картан дээр энэ хүний дэргэд нэгэн өнгө хоршиж байна. За тэгэхээр магадгүй та хайр сэтгэлийн харилцаан дээр магадгүй нэг талаа хараад байдаг гэж магадгүй. Энэ карт ерөнхийдөө ингээд энэ картны мессежийг аваад уншаад үзэхээр өөртөө болон бусдад хувийн орон зайг нь олго гэж байна. Нэгэнд та энэхүү хайр дурлалын харилцааг эхлүүлсэн бол хайртай хүндээ итгэж сурах хэрэгтэй. Бүх зүйл өөрийн гэсэн утга учиртай байдаг. Цаг хугацааны аясаар бүх зүйл зөв замдаа ордог. Итгэл ба хүлээцтэй байдал бүхнийг хамгийн сайнаар шийдэж өгдөг. Дараагийн карт дээр сахиусуудын зөвлөгөөг харъя. За сахиусууд маань хүлээн зөвшөөр гэсэн үгийг танд дайж байна. За энэ үгээрээ өөрийгөө болон бусдыг сахиусан тэнгэрийн нүдээр ямар ч нөхцөл болцолгүйгээр хүлээн зөвшөөрч хайрл. Ингэснээр та түүнд урам зориг болон ухаарлыг хайрлах болно. Ингийн тулд та юун дээр ажиллах шаардлагатай вэ гэдэг сахиусын картыг авч үзье. За үүн дээр 666 буюу эрх зүйллийн карт гарч ирсэн байна. За энэ картан дээр та өөрийн дотоод өөрчлөлтөд анхаарч өөрийнхөө дотоод сэтгэлийн гүн рүү өнгөж нэг хараарай. Та өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэхдээ анхаарах хэрэгтэй байна. Мөн та өөрийнхөө сайн сайхны төлөө юу хийх хэрэгтэй байгаагаа асуух цаг болсон байна. Ингэж чадвал та өөрийгөө дараачийн төвшөнд аваачиж таны амьдралын сайн сайхан эхлэх болно. Эдгээр картуудаа хамтд нь аваад үзвэл ер нь амьдралаа эргцүүлэн бодох цаг нэг ирсэн байна. Бусдаас уучлалт гуйх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдад цаг хугацаа өгөх, мөн бусдад итгэх, хувийн орон зайд нь халдахгүй байх, хэрэггүй жижиг сажиг зүйлсийг орхиж сурах цаг нь ирсэн байна. Хэрвээ таны амьдралд 666 гэсэн тоонууд гарч ирсэн бол одоо цаг нь иржээ гэсэн үг. Хэрв та сингл бол эдгээр зүйлс дээр анхаарч байж таны сэтгэл зүрх нэгдэж дараагийн хосоо олох болно. Хэрвээ та шинэхэн хостойгоо учирсан бол эдгээр зүйлс дээр мөн анхаараарай гэж сахиусууд маань зөвлөж байна. Гэр бүлтэй хосуудын маань хувьд энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй байгааг мөн зөвлөж байна. Амьдрал гэдэг итгэлцэлээр оршдог. Амьдралд хар цагаан хоёр хоршин байдаг. Сайхан хайраа олсон бол бүү алдаарай гэж 2 дугаар группийнхандаа зөвлөе. За ингээд 2 дугаар группийнхандаа баяртай. 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн маань энэ картыг ингээ харахаар маш их зүйлийг эргцүүлэн боддог нэгэн байна. За эргүүлээд мессежийг нь аваад үзье. Өөрийн дотоод сэтгэлийн гүн рүү өнгөж харах цаг болжээ. Танд яг одоо яагаад ийм мэдрэмж төрж байгааг өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөртөө үнэнч байж сэтгэл зүрхэнд одоо болоод байгаа энэ зүйлийн учир шалтгааныг олж нээх нь маш чухал байна. Дээд сахиусуудын зөвлөгөөг харъя. Дээд сахиусууд маань өөрийн жинхэнэ хүсэл зорилгыг тодорхойлох боломж танд байна гэдгийг хэлж байна. Та өөрийн сэтгэлийн жинхэнэ хүсэл тэмүүллийг ойлгож нээснээр та өөрийн амьдралдаа хүссэн бүхнээ биелүүлэх боломж нээгдэнэ. Дээд сахиусуудын өгч байгаа хамгийн гол мессеж бол та өөрийн үн цэнийг олж ав. 3 дугаар группийг сонгосон синглчүүдийн хувьд миний зүгээс өгөх зөвлөгөө бол та өөрийнхөө амьдралын хамгийн гол чухал зорилгыг эхлээд ол. Дараа нь өөрийнхөө үн цэнийг ол. Та хэн нэгнээр хайрлуулах бүрэн эрхтэй гэдгээ мэдэр өөрийгөө эхлээд хайрл. Хосын харилцааг сонгох уу эсвэл амьдралын гол зорилгоо сонгох уу гэсэн хоёр асуултын дунд байгаа синглчүүд байвал
өөрийнхөө хамгийн гол чухал зорилгоо эрхэмлсэн зөвөө гэсэн сахиусуудын зөвлөгөө байна. За гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд бол эхлээд өөр дээрээ бага зэрэг ажиллах цаг иржээ гэсэн мессеж байна. За дараагийн сахиусын зөвлөгөөг харъя. За алсын хараа гэсэн 1 2 3 гэсэн карт гарч ирсэн байгаа. Хэрвээ таны амьдралд 1 2 3 гэсэн тоо ямар нэгэн байдлаар орж ирсэн бол одоо та амьдралынхаа зорилгыг тодорхойлж алсын хараатай амьдрах цаг чинь ирсэн байна. Таны зам бусдынхаас арай өөр байж магадгүй. Гэсэн ч гэсэн та үүнийг хэвийн гэдгийг ойлгоорой. Өөрийн замаар итгэлтэйгээр явхад таныг алсын хараатай байж хүсэл зорилгодоо нийцсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна. Өөрийн өвөрмөц замаа хүлээн зөвшөөрч өөрөө өөртөө итгэлтэй байхыг сануулж байна. За ингээд 3 карта хамтд нь аваад үзвэл эхлээд та өөрийнхөө дотоод сэтгэлийн гүн рүү нэгэмгүйж өөрийгөө ойлгож өөрийн сэтгэл зүрхтэй юу хүсэж байгааг мэдэрч хэрвээ та бусдаас өөр арай өвөрмөц зүйл хүсэж байгаа бол хүсэл зорилгодоо итгэлтэйгээр өөрийн замыг сонгож цаашаа амжилтанд хүрэхийн төлөө тэмүүлэх хэрэгтэй. Итгэлтэй байгаа хүсэл мөрөөдлөө хүлээн зөвшөөрч биелүүлэхийн тулд замдаа гараа, өөртөө хайртай бай гэсэн маш том зөвлөгөөг өгч байна. 3 дугаар группийнхан маань энэ удаад хайр дурлалын харилцааг биш, өөрийн хүсэл зорилго, өөрийн алсын хараад харахыг сануулж байна. За гэр бүлтэй хосуудын маань хувьд гэр бүл хосын харилцаан дээр санаа зовох зүйлгүй. Харин одоо өөрийгөө хайрлах цаг ирсэн. Өөрийнхөө ажил, карьер, хүсэл зорилго, нууцхан мөрөөдөл зэрэгээ одоо биелүүлж эхлэх замдаа ороход бэлэн бай. Синглчүүдийн маань хувьд энэ удаад хосын харилцааг биш, харин өөрийнхөө амьдралын зорилгыг олоорой гэсэн маш том сахиусын зөвлөгөө байна шүү. За ингээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баяртай.